За тэгэхээр манай ихэнх үзэгчид өмнө Son гэдэг аппликейшнийг сонсч ирсэн баха. Хэрвээ мэдэхгүй юм байвал Son app нь Монголд тэргүүлэгч финтек аппликейшнуудын нэг бөгөөд та хаанаас ч хизээд Son app байхад санхүүгийн үйлчилгээ авах боломжтой байна. Мөн цаач нь Google Pay дэмждэг олон улсын кредит картыг Son app бонуунтай хамтран Монголд анх удаа оруулж ирж байгаа юм байна. Энэхүү кредит карт Android-ийн үеийн систем, ухаалаг утас, цаг гэд бүх төхөөрөмждөр ажиллах боломжтой бөгөөд кредит картаа дэлхийн хаач ажиллах боломжтой юм байна шүү. Тэгэл болоогүй яг одоо кредит картаа Google Pay-д холбоод ирэхээр 100,000 төгрөгөөр нэмэх боломжтой байгаа. Тэгэхээр бүгдээрээ картаа эдгчүүлээд төлбөрөө 20 минут дотор хийгээрэй. Картанад. Шилээ ав Son Pay. Хөх. Энэ арай том уу? Son кредит карттай боллоо. Манай үзэгчид донд сургууль дээр зомби гараасаа гэж боддог юм байсан л хэлгүй. Тэгтээ яг цагаат бол ямар авах вэ? Ер нь сургууль гэлтгүй улс даяараа зомбны тахал гарчвал манайхан амьд үлдэж чадах болоо яах вэ? Тэгэл энэ удаагийн бичлэгээрээ 2022 онд гарч ирсэн Чигм үрээ Хакюнэн буюу ахлах сургууль дээр зомбны тахал гараад тэр нь улс даяар нэг тархдаг талаарх киног бэлтлээ. Ер нь карантины үед солонгосчууд Netflix-тэй хамтарч эхлээд тэр жилжингээл нэлээд чанартай цувралууд гаргасан да. Тэрд үзэж амжаагүй эсвэл киноны үйл явдлаа мартсан үзэгчид маань ахаас эргээгээд авахд гоё баха. Дандаа шин залуу жүжигчдээс бүрдсэн бөгөөд эргэн тойронд нэг том хөнгөө даан ахлах ангийн хүүхдүүд зомбинуудтай алалцнаа гэхээр цаанаасаа сонирхол татж байгааз. Тэгвэл хэдүүлээ лайка дараад шууд бичлэгэндээ орцгоё. Харанхуй усан буруунаар ахлах сургуулийн танхаа нөхөд нэгэн сурагчийг дээрлэхэж буйгаар кино маань эхэлнэ. Солонгос нэрэл юм бүхэндийн дээрлэхийлтийн асуудлаа шингээгээд жигэж чаддаг орн шүү те. За тэр яах. Тэр сургуульдаа дээрлэхүүлдэг хүүхэд тэсгэл алдарч гэрээсэл хүртлүүлдэггээд амиа орлохоор завдаж байсан юм байна. Тэр гэрээслэлтэй өөрийг нь байнга зодож дарамтлагдаг танхаажуудын нэрийг бичээл үлдээчихгүй юу. Дүнгэж ахлах сургуулийн хүүхэд ямар сандал ийм шийдвэр төрөхөвдөх хөөрхий. Тэгсэн тэр гэрээслэл өөрийнх нь нэр дурддагсныг мэдсэн танхаажууд хүүг барьж аваад зодож байгаа нэ. Хүүт зүгээр зөксөө зодуулахаас залхсан болтой өөдөөс нь төмөр бариад байрахад үүнд нь уралсан танхаажуудын толгойлогч хөл гарын хугартал зодож байгаа. Харин энэ хугацаанд хүүгийн биеийн байдал нэг л сэжигтэй байгааг бид хаардаг. Хамаг ясна хугарчаад байхад л үнэхээр эцсийн хүчээ шавхаад босоод ирвүү аль эсвэл өөр нэг зүйл нөлөөлөд байна уу мэдэхгүй. Ямар ч тач их л эвгүй босч ирээд танхаа сурагчийн араас хамаг урдаараа гүйтэл өнөөх нь бултаж таарал манай хүү дээвэр дээрээс унаад өгөхөн тэр. Хэрэг явдал буруугаар иргэсэнд ай сандарсан танхаажууд зүгтаад хүүч эмнэлэгт хүргээгдэжээ. Биеийн байдал нь нэлээд хүнд байгаа түн дээр аав нь их л айсан байдалтай ирж байгаа нь. За тэгээд ягаад ч юм эмнэлгийн ажилчдаас нуусаар хүүгийнхээ байгаа өрөөлөө яваад орж байгаа нь их л хачаа. Өрөөнд ороход хүн нэх эвгүй зэрэгтэй гүйлэж хөвтгээс гадна аавынхаа өдөөс учир битүүлэг юм яриастай. Мань хоёр харваас болохгүй зүйл хийсэн л болтой. Хүн аавынхаа өдөөс нэлээд ширүү авиралж байгаад нүүр ам нь сонирн болоод хатах гэж оролдоод эхлэхэд аав нь төрсөн хүүгийнхээ толгой тарих руу библиэр зөхиод алчнаа. Ингээ хүүгийн цогцыг чимдаанд хийгээ явж байхад цахилгаан задарч нэг гар нийл гарч ирээд айгүй эвгүй. Дээрлэхүүснээс болоод энэ тэндээ хөгөрсөн хүүгийнхээ гарыг хараад их л өрөвсөн шинжтэй сууж байхад нь саяхан амьсгал ураасан хүүгийн гар гинт хөдөлж өөдөөс нь атгаалах хүн тэр. Ингээ аимшигтай чимээ гаргаж архирсаар чиндаанасаа гарах гайл тэмцэж эхэлнэ. Дараагийн хэсэгт энгийн нэг ахлах сургуулийн хөл хөдөлгөөнтэй өдөр эхэлж байна. Их цэвэрлэгээний л өдөр болтой бужигнсан олон юм энэ тэнд завгүй. Хүүхдүүд бүгдээрээ л завгүй байхад энд нэг сурагч ангийн ард унтаж байгаа сэрж байгаа болтой шал нойрмог юм босч ирж байна. Ангиасаа гарах ихтэй арын өрөөнд нэг юм түжигнээл байна. Сонирхоо яваа очтол шалан дээрх төмөр харьцаг дотор нэг юм яалчгүй хөдлөд байна. Мань нөхөнч үгэн дуртай юм шууд тагийн онгоолгоо л үзэж байна. Тэгсэн энэ анги нь биологийн ангил болтой ардаа лаборатори эдэртэй байна л да. Тэнд нь байсан туршилтын хулган л байж. Гэхдээ тэгээ хулганаараа сэжгэлдэггүй мүү хаашаа бүр өхөөрдөө баг барьж аваад үнсгэнэ нөхөө. Ингээ шилэн хоргор нь хуруугаараа иж дэлчгэнж байгаа хазуулчнаа. Тэгсэн хэрэг цусны үнээр авсан нөгөө муу хулган чинь бүр архираа өвсөр цогч галзуурч яхан тэр. Нөгөө киноны ихэнх гардаг хүүгийн авч энэ сургуулийн багш юм байна штэ. Охины хазуусныг мэдээд хол явуулалгүй шууд л бариад авч байна. За дараа нь хичээлж тарж хоорондоо дотн хідэн сурагч нийлж аваад нэгнийхээ ээж нь дахианы газар руу явахаар болж байна. Дахиад ингээ шинжлэх ухааны ангийн арын өрөөс ялзарсан үнээр гараад байгаа талаар хов базж ин шүү. Нэмээд хүн сурггүй алга болсноос шинжлэх ухааны багш өөрөө ухаангүй байгаа. Тэдний яриагаар энд муухай үнээр гаргаад сонин царайлал явж яадаг болж. За энэ хэд маань тэгсгээл гэртээ харьцгааваа. Оройн сургуулийн жижүүр ангиудаар эрүүл хийгээ явж байх зур өдөр хулганд хазуулсан өхнийг хүлээ тавьсан байгаа нь. Маргааш нь урдын адил жирийн нэг өглөө эхэлж сурагчид энэ тэндээс цугласаар хоцрог нь хоцорч хичээл эхэлвэ.
Нөгөө муу танхаа эдэн сурагч энэ бас л хөөхөд дэрлэгцээ явж байна. За, ингээ хичээлч эхэлж бүгд уцнуудаа хураалгаан эрс авч эхлэхэд өчигдөр холгонд хазуулсан охин ирээгүй байх нь мэдээжээ. Баг сурагчвал бүгд хайцнаар гайхаад сүүлийн цаг орсон багшаас асуухад манайх хараагүй л гэж байна. Ингээ ангийн багшийг явсан хойно арын өрөөлөгөө ороод тэмдэглэл маягийн бичлэг хийж эхлэхэд бид өнөө өхнийг аль хэдийн халдвар аваад хувирч эхэлснийг мэднэ. Халдвар гэдэг нь мэдээ зоомны халдвар штэ. За тэгээ шинжлэх ухааны хичээл орж саяын багш маань хүүхдүүдэд амьд амьтны өөрийгөө хамгаалах чадвар байгалийн хууль зүйн тайлбарлаа байж итэл ангид яриагийн сонсож байгаа амьтан чалга өмүүлэх нь өмүүлээ нэгнийгээ дээрлэхэл байж гинөө. Энэ нэг охиныг бүр арай дэндүү дээрлэх юм. Тэгсгээ дараагийн цагч болж ангийн багш нь матураад байж итэл нэг сурагчийн биенээ өдөж хойд талгаар гарахтаа зэрэгцээд урд талгаар өнөө халдвар асан сурагч маань цус нүжиндөө хутгалдаал ороод ирж байна. Хичээл дээр нэг нь ийм царайтай ороод ирвэл хинч байсан гайхах штэ. За тэгэл нөгөө охин маань бас арайж бүрэн хувраагүй болтой ухаан орж гараастай. Шинжлэх ухааны багш өөрийг нь барьж өрөөд тариа хийсэн талаар амандаа бутансаар авгаал унлаа. Хүмүүс ч гайхацсан бушуухан сүвлэгчийн өрөөлөө аваад явуулах байх уу? Өнөөх маань замдаа ойр авийн хүмүүсээ хазах гэж дайраал. Ингээд сургуулийн эмчийн ярилтаас сэтэрсэн юм болж түрүүнд дуудаж өгөөл явуулваа. Хүүхдүүд энэ хэргийн талаар 9 шидийн л таамаг гаргаж ярьцгаач яг зоомны халдварын талаар бол төсөөлөгчгүй байгаа. Ийм юм болж байгаа шинжлэх ухааны багш хаагуур авч байгаа ч ирсэн. Байхгүй хооронд нь халдвар авсан охиныг сургуулиас гаргасныг мэдээд галзуурхаа шахваа. Энгийн мэдээ сурагчийг хорж хүчрхийлсэн эргээр цагдаад баригдаад явна шүү дээ. За тэгээ саяын халдвартай охиныг ийш тийш нь зөөж байх зураа сувлэгч хазуулахаас гадна нэг сурагч маань бүр мааж болцсон. Хазуулсан сувлэгч тэр дороо халдвар аван хувраад эхлэхэд маажуусын охин маань арай гайгүй. Энэ хэд маань сургууль дээр юу болох гээд байгааг бүр төсөөлөгчгүй цайндаа ороод зарим нь бүр хүн амтан сэтгэлээ хэлчихсэн шиг. За ингээ байж идэл нөгөө танхаа гаруудын маань хоёр нь сургуулийн зөвлөгчийг хачин зэгтээ үйлдэл гаргаад цаашаа хараа зогсож байгааг нь харчаад уцаараа бичлэг хийж тэнэгдэж байгаа. Цаадах нь харин айгүй хурдан л хувирчих шиг боллоо. Саяын танхаа гарууд руу нисэх шахам дайрч хадснаар энэ сургууль дээр халдвар тарах үүд нээгдэх нь тэрэ. Ядж байгаа ясан ч олон хүүхдтэй сургууль. Шинжлэх ухааны багшийн асуудлаар багш удирдлагууд хуралдаж байх зур хэдхэн минутын дотор сургууль тэр чигээрээ зомбирчлоо. Киноны ихэнд хоорондоо нээж дахиад яваад байсан хэд маань өөрөдийн сурагчдын хамт нэг ангид ороод хаалга үдэд төгжиж яваад хэсэгтээ айлгүй болоод авлаа. Энэ дунд хар багаасаа найзалсан хоёр сурагч байна. Эрэгтэйг нь чонсаа нь, охиныг нь унжуу гэх ба хараад байгаа чонсаа нь унжуудаа сайн болтой. Төрөнөөс хойш хамаасаар аваад ангидаа аюулгүй аваад ирсэн байхгүй юу? Унжуу нараа өөр хүүхдэд сайн гэ түрүүн сэтгэлээ хэлчихэж мэтлээд байсан шүү дээ. Нөгөө сайн гэдсэн хүүхэд нь бас ангин дарга дагуулаад цонхоор ороод ирж байна. За тэгээ хэрэг тарьдаг багшийн цагдаа дээр байцаал дөгөө сууж байх зур эмнэлэг төрөгцсөн охин маань бүрэн хувраа тэр аваар нэг төв ээж гинөө. Ингээ нэг ёсондоо сургуулаас гадуур халдвар тараад эхэлчлээ л гэсэн үг. Энэдэн сурагч маань хажгаад үнэн синус биш юм аа. Манус Тренто бусaan болоод байгаа юм биш үү гэснэ. Зомби болцсон нэгнийхээ царайг таниулах гайл уцын урданд байрч марцсан. За яхав тэгтээ хөөрхөө бүгд уцаа хураалгачаад онцгой байдлыг дээр дуудаж чадахгүй байж хат нь ганц олцсон уц нь энэ аахгүй юу? Ингээд цагдаа руу залгаснаа манай сургууль зомби тархачлаа гэхээр цаадуул мэдээж тоохгүй штэ. Даруусан юмнууд уцаар тоглоод байна гэж тасалчж байгаа. Тэгсэн удаачгүй цагдаагийн хэлцээр нэг зомби тархалтын дуудлага энд эндээс тасралтгүй ирээд байдал бицснийг сайн нэг ойлгож авав. Аз болж үнжүүгийн аав нь аврах ангийн ажилтсан юм байна л да. Манай хүн гал команд руу залгаад сургуульд нь гал гарчлаа хурдан ирээрэй гэж хэлчихлээ. Ангид байгаа цонхоор харахад сургуулийн нөхдүүд нүдэн дээр нь бие биенээ барьж идэл нийл цуснууж болохыг хараад мэдээж сандралгүй яах вэ? Тэгсэн энэ дунд нэг далчилсан охин тавтригуудаж бусд руугаа орилж хашгичаад лай олноо. Арай гэж хоорондоо хэрэлдэхэ болоо тавшраа сууж итэл гаднаас тамирын багш нь гүгээл ороод ирж шүү. Овоо том хүн гэсэндээ хаалгаа сайн төвшиж ширээнүүдээр таглах даалгавар өгвөл бүгд хөдлөөл байж итэл мань багш гарн дээр хазуулсан тууж явнаа зайлвал. Тэрийг харсан үнжүү хазуулсныг хэлэхэд өвгүү гэж гүрийгээд гараа нууж муугачих шиг. Тэгснээ гарахыг шаардсан сурагчдыг харааж орилж морлоо бүр хүнээ байж гинэ. За тэгээ удаачгүй хувирч босч ирээ сурагчд руу дайрч эхэлснээр манай хэд анги орхиод гарахаас өр сонголтох болж байгаа. Манай үнжүүгийн краш овоо овсгодоо залаа юм. Коридорт байсан зомбинуудтай ан маань үзэлцэл овоо өрхөн зайшлаад өглөө. Нэр нь Сөхёг гэдэг. Ингээ хөвгүүд нь урдаагаар зам гаргасаар охтуудаа аваад өөр нэг хоосон ангийг олоод орвоо. Манай зүгтж явахдаа ганц байсан уцаа хайцсан гэ бас бөөн хэрүүл орвол. Энэ нэг олон хүүхдэд далчигсан охиноос болж яг нэг юм болно шүү нэрэ. За тэр утас ч яах вэ? Өнжүүгийн маань краш нэрээ орж чадаагүй юм байна шүү дээ. Хөөхий ард нь хамгаалж явахдаа хоцроо үлдчихэж. За манай хэдэс гадна аминд үлдсэн хитэн сурагч мэрсэр байна. Дунд нь нөгөө танхаагаар марч явж явах шиг. Танхаагаараас ч болоо болдоо нэг охин амьд үлдчихэд 0-д орж нуугдаа сууж исэн чинь хажууд нь хоёр сурагч их сэжигтэй байгаад байна.
Арай гэж амьд үлдээд ирж байгаад одоо ангийн хөвгт мөхөд байх хэсэг нь хамаагүй штэ. Халдвар авсан л бол бүгдийг нь алах ёстой юм чи. Энэ хідмэн даанч одоохондоо яаж алах учраа олохгүй л ах шиг байна. Уг нь зомби чинь толгоор нь ойлж өгдөн штэ. Ингээ байж идэл цаанаас мэрэгжлийн дугуулангийнх болтой нумсам харавдаг төгсөг ангийн ах эгчнэр нь орж ирээд ашгүй алаад өглөө. Уцраа мэдхгүй хэдэн хүүхдүүд дунд бас амьд үлдэх чадвар өндөртэй хэдэн гой дүр орж ирж ах шиг л байна. За энэ хооронд ангийн багш ханаас ч мэсэн мэд гараад ирж байна. Ингээ сургуулийн цагаан хоолоогоор болоод байгаа нөхцөл байдлыг зарлаад амьд үлдсэн хүүхдүүд аль чадхаараа аюулгүй газар нуухдгийг сануулж байгаа. Харин яг энэ үед багшийн яриатай зэрэгцээд сургууль дээр нэлээд хэдэн халдвар аваагүй хүн байгааг нь харагдаж шүү. Даанч өнжүүгээ ав галын ангийнхантайгаа сургуулаа зүр газар дуудлагатай яваа нь харагдана. Өнжүү маань энэ краш нь байхаа уучлаа гэж эмороо бол. Энийг анзаарсан ганц найз нь очиж аргадаал цааш нь тамиртай сайн амжаа алцахгүй эдрэгээл амхандаа тайлхруулаастай. Ингээ гарын барихтаа өнжүү маань нэг юм биш байгааг анзаарнаа. Ганц найз нь халдвар авсан байж таарлаа. Юу юугаа хамар амнаас нь цус гараад хувраад эхлэхгүй хөөрхий. Арай гэж олсон ганц ангин дотроосоо халдвар тархаж болохгүй. Манай чонсон яаж игээ цомроо түлхээд унагчлаа. Энэ хоёр маань зүрхний андууд байсан болохоор хэцүү л байгаа. Өнжүү маань илэрч чадахгүй аврах гэж зүтгээстэй. За тэгээ ганц найз нь ч гэсэн халдвар авсан л хойно ямар ч авралгүй нь ойлгомжтой. Энэ хооронд өнөн сөхөөг минь ашгүй амьд байсан л гэж таарлаа. Саяын явдлын дараа чонсон энд удаан байвал бүр аюултай гэж бөөндө цуг гарахаар болбоо. Хаалгаар гарна гэж угаасаа бүтэхгүй тул уртхан шиг ос хийж байгаад цонхоор гарахаар болж байгаа. За тэгээ нэг нэгээрээ бууж эхэллээ дээ. Хамгийн түрүүнд манай өнжүү чонсон хоёрын сайн найз Кёнсу бухаар боллоо. Мань хүн бууж идэл яг доод давхарт нь ангийн багш нь байж таарлаа шүү. Ингээ бөөн баяр болоод багшийнхаа байгаа давхарт нэг нэгээрээ бууцгааж эхэлтэл хамгийн сүүлд өнжүү үлдчихэд буухгүй дэрж хэсэг маягланаа бас. Гадаа бүхэл бүтэн аав нь амьд сүрэн байж байхад үсэндээ маягладаг байна. Манай чонсон ядаж аавынхаа төлөө амьдрах хэрэгтэй штэ эдргээл ятгсаар авгаал буулгахаар боллоо. Харин өнжүүг маяглаж байх зур хаалга эвдэрч эхлээ баахан зомби юу юу л ороод ирчихнэ. Ингээд хамгийн сүлд үлдсэн чонсон баахан зомбинуудад зэрэг цонхоор үсрээл амьд үлдсэн хэсэг нь мэддэхгүй одоо яанд. За хэргийн эзэн багш маань энэ цагтаа тэр байцаалдаг ус сууж байна. Одоо тэгээ энэ бүх зүйлээ өөрийнх нь бүтээсэн вирусээс үүдэлтэй гээл нэг нэгэнгөө л ярьлаа. Мань хүн амхандаа хүүхдээ өхүүлэхгүй гэсэндэл тэр вирусыг бүтээсэн байна лээ л дээ. Ингээд сууж идэл цагдаагийн газарт онц байдал зарлж эхэлнэ. Гадуур хэдийн халдвар тархаад ихснийг ингээ уус даяараа мэдж байгаа. Өнөө сөхөөг минь аргагүй сүүхэдэ гэсэн шиг энэ цовны тавцангаар дамжаал алхацсан явж. Замд нь ашгүй чонсаан ч олсноос зүгдээ үлдчихэж. Тэгсэн хөлнөөс нэг зомби чаргууцалдсан. Энэ хоёр маань ямар тааш давхарлаж барьж байгаад яаж игээл нэг юм цуг буугаад ирлээ. Энэ хооронд гадуур аль хэдийн халдвар тархаад эхэлсэн. Манай адч түргэн дуудаж чаддгүй маяг хэд ядаж интернет орыг сургуулийн комыг асааваа. Мэдээж гадуур болж байгаа үйл явдлын талаар интернетээр нэг шууг астай. Ядчитэл саяын бууж ирсэн улсаар нь дамжиж нэг зомби гарч ирээд манай адх гарах гэж ноцолдож байхдаа нэг нь маажуулчихжээ. Ингээ нөгөө ядаргаатай өхнөөс ахуулаад халдвар тархлаа барьлаа гэл бөөн хэлэм. За тэгээд энэ нэг өхнөөс л болж Кёнсуг тусдаа өрөөнд оруулаад түр тусгаарлахаар л болов. Гадуур бол уус даяар онцгой байдалд орсныг зарлж ирээдүйг гэрээсээ гарахгүй байхыг л сануулсаар. Мэдээгээр аюултай вирус тархныг сонссон чонсооны ээж хүүгийнхээ сургууль руу явах гайл замдаа осолдож мосолдож бас яасан ч зүмт. Дээрэс нь бас энэ тэн цэргийнхэн зам хагаа явуулахгүй шинжтэй. Сургууль дээр нөгөө тусгаарлалтанд орсон Кёнсу ч 30 минут өнгөрсөн ч биеийн байдал нь зүв зүгээр. Тэр угаасаа зүгээр гэсэн үг шүү дээ. Манайд ярилцаад шууд л гаргахаар болов. Тэгсэн өнөөх маань гомц юм уу яасан гарч ирдгүй зөрүүлээд. Ингээ зүгээр байхад нь гүтгсэн талчхар охиныг орж аргадаа гаргаж ирээ гээл явуулахаар боллоо. Энэ нэг юм уучлахгүй байх гэж орчоол улам хэрүүлүүдэж хэлэх хэлэхгүйгээр доромжилж байгаа л гарч ирж байгаа. Үнний ядаргаатай бурууга зөвшөөрөд уучлахгүй уучгаар бүр яг өглөө. За тэгээд зүв зүгээр гарч ирсэн хойно ч удахгүй хувирнаа адрыг лайв болж үгсээр байгаа л орой болгоо. Тэгсэн өчнөө олон цаг өнгөрчөд байхад зүгээрээс хэрнээ гинт хамар амнаас нь цус гараад эхэлж байна. Айгүй санаа. Энэ яг дундуур нэг хор орцоо. Хөөрхөн амтан хувирч эхлэнгүүд би өөрөө гарчи бүгд намайг уушлаарай гэл айгүй өрөвдөлтөй босоод хаалга руу зүглээ алхаж байна. Дааш тэгээ хаалгаар гарч амжилгүй хувраад найзууд руугаа дарайл эхэлж байгаа. Ганц сайнад чонсaan нь хамт дулдаг байсан дуурнахаа яг шүгэлдэж байгаа л өөрлөгөө чиглүүлээл цонхоор унагчлаа. Хар багын найзууд нь нүдэн дээр нь амьд өгтөл болоод байхаар хэцүү ч юм аа та хөөрхий. Энэ хооронд гадуур бүх зүйл хяналтаас аль хэдийн гарсан. Нөгөө Өнжүүгийн аавын очдог газар улс төрийн нэлээд том хүн байгаа юм байна. Ах тэгээд ажлаа хаяад охин руугаа ч очиж чадахгүй энд гаццөө. Сургууль дээр үлдсэн эдмэн Кёнсуг зүв зүгээрээсэн байж гинтл хувирсанд нь гайхаж гониглаастай. Нөө дэлчээсэн охин бол анханасаа би халдвартай гэж хэлээ өстэй. Миний зүв байсан байгаас тэ эдэргэл бүр нэг зөвүүн гараа.
За тэгтэл өдрөөс хойш болон чимээгүй сууж байсан ангийн дараа босч ирээд далчгар охины хийсэн үйлийг бүгдийг харснаа хэлхэн тэр. Юу болсон бэ гэхээр мань зэвүүн гар зомины бид дүрсэн хугаргаан модноос цусыг арчиж аваад тэр альчуураараа Кёнсугийн шархыг арчиж зориудаар халдвар тараасан болж таарав. Бүр нэг инх гээд байсан юм аа яг энэ зэвүүн юм. За тэгээд энэ муугаас олж зүг зүгээрээс найз нь өгснийг мэдээд бүгд дайрч эхлэхэд мань хүн эцээ хүртэл гүрээсээр угаал ангиас гараа явчихнаа. Багш нарийн хэдий уучиж боломгүй зүйл хийсэн ч хэдүүлээ амьд үлдсэн нэгнээ ингээ явуулж болохгүй гээл араас нь гарлаа. За манай Чонсаны ээж энд хүүгийнхээ сургууль руу гүйсээр аваад хүрээд ирж байна. Даанд сургуулийн хашаагаар 4 зомби байгаа штэ. Ирсэн дээрүүд л бөөн зомбинд хазуулаад унчлаа хөөрхий. Доторх хоёр найзгаа алдсан эд мань бибинээ тайвшруулах гэж хэрэндээ л үзээстэй. Дайны хажуугаар дажин гихчээр яж хаад ихнээсээ 0 армаар байна гэж өглөөд уннаа. Үгсний чинь 0 гэж мэрлэх. За. Ингээд унжуу маань аавынхаа зааж өгснөөр онцгой байдалд ашиглах ариун цэврийн өрөөг хийх заавар гаргаж эхэллээ. Нөгөө талдаас аавыг нь улс төрч эмэгтэй нь олон юм яриад явуулахгүй маа. Энд тэнд амьд үлдсэн хүмүүс ч аргаа ядаж байгаа болтой гадагшаа гарах эндээ үлдэхтэр санал зөрөлдөө бөөн зодоонууд. Киноны ихэнд хүүхэд дээрлэхэд байсан нөгөө муу танхаа ч бас энд гүйцэн л явна. За энэ хооронд хяналтаа алсан цагдаа нар шинжлэх ухааны багш дээр хурж ирээд яг гэж ийм вирус бүтээсэн одоо яаж зогсоохоо гэдгийг шалгааж гарлаа. Манд хүн гадаа болж байгаа имийг тоож байгаа ч шалга. Бараг өгч байхдаа таарсан юм нудлагдсан авч байна. Ахыг яагаад ингэж байгаалаар асуухад манд хүн хамаг болсон явдлаа эцэст нэг ярих нь тэр. Хүн сургуульд дээрлэх үлгээр кино маань эхэлжсэн да. Танхаа гарууд нь дээрлэх гэдэг үгч багтахаар яргалдаг байж. Сургуулийн захиргаанд хэлж гомдол гаргасан ч хүүхдүүд хоорондоо тоглолцож яахан хэтрүүлсэн байна гэдэргээл тоодогчгүй. Үүнээс болж хүн цаашд амьдрах хүсэлгүй болж байсгал амин орлох орлого хийгээд ухаар нь өхүүлэхгүй гэсэндээ л ийм вирус бүтээгээд тарьсан юм байна. Угаасаа хүчтэй сул дорогоо даралдаг хорвоо байхад юунд нь айс сандраад байгаа ухааны л юм ярьж байна. Ингээ багшийг тахал зогсоо гарагийн мэдих цорын ганц хүн гэж үзээд аваад явж явах зур цагдаагийн газар хүртэл зомби үүрлээд эхэлжээ. Явж байх замдаа бараг сайн дураараа хазуулсан багш маань сургуулийн лабораторид байгаа өөрийнх нь ноутбуктээр тахлын талаар тэмдэглэсэн байгааг хэлээд мөрдөгчийг явуулж байгаа. Өнөөр нь гараад иртэл нүүлгэн шилжүүлэлт хийж байсан хориглууд аль хэдийн халдвар аваад зах замраагаа алдчих. За тэгээд энэ дундаас амьд үлдсэн байсан ганц цагдааг олж аваад сургуулийн зүг явахаар боллоо доо. Өнөөх нь яж байгаа туулаан зүрхтэй маа. За ингээд өглөөч болж өөртөө аврахаар ирсэн хинж байхгүй мэдсэн сурагчид маань амьд үлдэх өөр арга хайж эхлэхээс өр замгүй. 0-д байсан хэд гадагшгаар сургууль дээр үлдсэн дотны хүмүүсээ олохоор шийдсэн бол ангид байсан хэд маань Чонсон сүгээг хоёрыг багш нарын өрөөрөө яваад утас олоод ирэхийг гуйлаа. Энэ хооронд өчигдрөөсөө сургуулийн дээр дээрсэн дээрлэхүүлдэг хоёр сурагч гинт учргүй маргалдаад унж байна. Яасан бэ гэхээр өнөө мө танхаа гарууд чинь энэ охины хүчээр хувцсын тааж бичлэг хийгээд өнөө өглөө постлогдох тохиргоо хийсэн байсан байна л да. Тэрээр энэ найз нь одоо л хэлж байгааг мэдээ бөөн өр. Ингээ манай хоёрын айдал багш нарын өрөөнд байгаа сурагчдын утсыг авахар явсан ч удаачгүй хазуулчлаа хөөхий. Хазуулсан хэрнээл зүтгсээр байгаад утаснуудаа олж аваад нэг нэгээр нь эвдлээд байгаа шүү дээ. Зорилго нэгтэй хоёр маань ч бас арай гэж багш нарын өрөөнд нэртэл хамаг утас нь эвдээ сууж явах жишээ нэ. Сурагчид амьд үлдэх гээл бор зүрхээрээ тэмцэж байх хооронд өнжүүгийн авч бас байгаа газрынхаа дээвэр рүү гарч нисдэг тэрэг хүлээхээр үзэж тарж гинэ үү. Яалчгүй онцгойн ажилтны болохоор бас даралтай ус мусаас шүршиж байгаа л арай гэж бөөндөө дээшээ гарч ирлээ. Гарч ирсэн дээрүүд бол утаагаар дохио өгөөд нисдэг тэргээ нэг юм дуудаад авах нь тэр. Харин утасны араас явсан хоёр маань салаад нэг нь энд ганцаараа гүйцэн явж гинэ үү. Арай гэж нэг онгорхон анги болол орсон чи дотор нөгөө мө бүлээ гар захирлага хүлцээ байж шүү. Яасан бэ гэсэн чинь захирал нь сурагчаа гараад машин аваад ир гэсэн гинэ. Муу муудаа дээрлэх үг гэчээр. За тэгээд зүгээр л орчин үстэй болиулахыг бичлэг дээр хийхийн хажуугаар танхаа махаагаар нь дуудаж байгаа бүр дургууг нь үргээд нөгөөх нь уурандаа захирлага нухаа ачдаг нас. Тэгээ бас дээр нь бичлэг дээр хийсэн чинь өнөөх нь уцыг авахгүй араас нь хөөгөөд унлаа. Ганц уцны төлөө юу ч болоод байгаа. Нөгөө мө бөөлөж нь хөөж явахдаа араас нь бүр хутга шидэд нурууг нь ончих юм аа. Мань хүн бүр анги болгоны төгсгөл дээр өгч гээд байх юм да янз нь. За, энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Та бүхэн лайка сайн дараад дараагийн партаа хүлээгээд байж байгаарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.